Яг манайхан үжийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинт ч битгий илэрэ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн 7 өдрийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухайг бодоод төр сувгаа залахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохирохотой явдаг болохоор бусдад төвөгөдөхгүй, мөн бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ танд сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За. Өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 4-ний даваа гарагийн үдэш яг одоо Улаанбаатар хотод маань 22 цаг 12 минут болсон байна. Унтлагын нэвтрүүлгийг танд хүргэхээр 2 дугаар студиэс хөтлөгч Халюка мөн найруулагчаар Эрдэнэмөг ажиллаж байна. За, бид даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэр сэдвээр сонсогчдтойгоо холбогдсон ярилцдаг. Тэгэхээр эхлээд би захиагаа хүргэснийхаа дараа шууд эфирийн дугаарадыг нээх болно. Хэрвээ та Монголоос холбогдохыг хүсэх юм бол 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсэх юм бол 77 77 88 30 гэсэн дугаарууд маань нээгдсэн байх болно. За эхлээд ямар тач захиагаа хүргэе. Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө нэг хэвлэлийн компанид ажилладаг байсан. Тэндээ хэвлэлийн их бэлтгэлт хийн, заримдаа бүр хонож унжин хийх нь ч бий. Манай ажил эхэндээ нэг том агуулга шиг газар хэвлэх үйлдвэр дизайнер цогтой ажилладаг байлаа. Тэр нь хэцүү байсан л та. Байнга л дуу чимээнд анхаарлаа төвлөрүүлж бичдэг байсан. Ер нь бол их шантармаар, стрессмээр ажил байсан. Гэхдээ надад гэрэл гэгээ өгдөг ганц зүйл бол ажлын газрын менежер ихч байлаа. Ихчч гэждээ одоо ботход 34, 35 настай залуухан эд үедээ л явж исэн бүсгүй байсан. Би харин 24 хавцаа настай байсан. Тэгэхээр яах аргагүй том ихч шиг санагддаг байж үлээ. Тэр ихч гэхдээ их гоё биетэй, бас байнга л үйлчлүүлэгчтэй харьцдаг ажил хийдэг болохоор их гоё хувцаслана. Ихэнхдээ офис бие барьсан хувцас өмсөхөөс гадна үргэлж харангийн шилэн трико өмсдөг байв. Тэр шилэн трикон байнга намайг байж атуулдаг байлаа. Би түүнийг их сонирхож, шохоорхдогч түүнтэй хувийн харилцаа огт үүсгэдэггүй байсан. Удалгүй манайх хэвлэх үйлдвэр офис хоёроос салгаж ажиллахад таатай нөхцөл бүрдүүлсэн. Хэвлэл тоног төхөөрөмжийн чанга чимээ байхгүй, цөөхөн хүнтэй нам гүм офист байх цаанаасаа таатай байсан. Дээрээс нь нөгөө ихч маань ч бас тэнд цугсав. Тэр өрөөнд ерөнхийдөө надаас гадна нэг дизайнер, нягтлан бас тэр ихч гээд дөрвөлээсэн. Тэрнээс хойш бидний харилцаа арай дотн болж эхлэв. Үйлдвэрийн чанга чимээ байхгүй болохоор бид өрөөндөө элдвийг ярилцдаг байлаа. Би тэр ихчийг хөөрхөн гэж боддогч ямар нэгэн өөр бодол надад огт байгаагүй. Надаас олон ихч хүн утгаар нь их хүндэлдэг байлаа. Ингээд нэг өдөр ажил тараа тарцгаах гэж байхад нэг захиалга орж ирэв. Нилээн ажиллагаатай удаан хийх ажил байсан болохоор хоёр дизайнер хоёулаа суух хэрэгтэй байх гэхэд их чаран. Чи өнөөдөр ганцаараа сунаад ажиллаж хаа. Маргааш тэгээд өдөр ир. Харин нөгөөгч нь эрт хэрэг. Гэхдээ би дуртай дургуй зөвшөөрлөө. Ингээд нөгөө хоёр маань тарж бит хоёр үлдлээ. Ихээ бэлдэж байхад ихч үе яг чихэн дээр минь ирээд л тэрийг тэгч гэж хэлэнгээ гүн амьсгаавна. Би ч бүр тэгэх тутамд нь бие зарсхийгээ л эвгүй болж байлаа. Эвгүй болж ядаж байхад ихч урдуур хагуур явж өрөөгөө цэвэрлэж байна гэж газар унсан юмнуудыг түүх гэж тонгойно. Тонгойхот нь богинотор юбкныхын цаанаас хар шилэн трикотой гуйн гялалзаж харагдана. Тэгэхийг тоолонд нь би эвгүйтэй ч нууцхан босгоод байгаа болдоггүй бороо дарсаар байлаа. Гэхдээ тэр үед түүнийг би яагаад цуг байгааг ерөөсөө ойлгоогүй. Өмнө нь ийм үед дизайнерууд үлдээд юмаа хийчихэд явчихдаг байсан. Харин энэ удаа тэр цуг ярилцаад хийлцэж байгааг нь их л чухал харилцагч юм байлгүй дээ гэж бодцоо. Тэр өрөөгөө цэвэрлэж дуусаад миний хажууд
бараг наалдах шахуу дэлгэц рүү харан суулаа. Түүний шилэн трикото хөл миний хөлөнд наалдаж бие багцраг над руу эргүүлэн суусан болохоор хөхн мөрөнд нь мэдрэгдэж хацар нь бараг л миний хацартаа наалдах нь гэмээр сууж байлаа. Одоо бодоход энэ бараг л ажлын байрны бэлгийн дарамт байлаа. Миний оронд эмэгтэй хүн, тэрний оронд эрэгтэй хүн байсан бол цагтаад өгөх байсан баха. Харин энэ дарамт надад маш таатай байсан. Тэр надтай наалдаж суугаад миний ажилдаг програмыг яг л мэддэг юм шиг. Энийг ингэчүүл зүгээр үү, тэгчүүлч зүгээр юм уу гэд хацар нь миний хацартай наалдан байна. Ийм нөхцөлд удаан байсан би нэг л мэтгэд өөрийн мэдлгүй хацар дээр нь үнсчихсэн. Ингээд л бүх юм эхэлсэн дээ. Тэр хацар дээрээ үнсүүл өнгөтэй яг л энэ мөчийг хүлээж байсан юм шиг огцом намайг уруул дээр минь озон үнсэж эхлэв. Үнсэхдээ миний өвөр дээр бүр гарч суун нурууг минь илэхэд би өөрийн байнга харан нууцхан шүлсээ гоожуулан байсан шилэн трикото хөлийг ийлж байлаа. Тэр ч улам ширүүсэж хувцсыг минь тайлж эхлэхэд би хариуд нь нууцхан мөрөөдлөө биелүүлж түүний шилэн триког урсан юм да. Тэр үед надад эмэгтэй хүний шилэн триког урж тайлах мөрөөдөл байдаг байсан байгаа. Ингээд ажлын газрын эгчийн халуухан өвөрт ажлынхаа газар шүн дунд халуухнаар эзэмдүүлсэн. Тэр эгч түүнээс хойш миний ажлын хуваарийг орой болгож би үдээс хойш ирж бараг шүн явдаг болсон. Тэр бол миний нэгэн хэсгийн жаргал байлаа. Тэр эгч ч бас надтай хамт өдөр бүр оройтно. Тэгээд юу болох нь ойлгомжтой. Одоо бодоод байхад тэр эгч намайг ажлын местэй ашиглаад өөрийгөө болгоод байдаг байж л дээ. Гэхдээ би харамсдаггүй, үнэхээр сайхан байсан. Тэр эгч ч үнэхээр сайхан эгч байсан. Хээ эгч минь юмыг яаж мэдхв та үүнийг сонсвол тэр үе үнэхээр сайхан байсан шүү. Та үнэхээр халуухан байсан шүү гэж хэлье да. За, ийм сонирхолтой захиа ирсэн байна. Эгчийн нэрийг нь хээ гэдэг юм байна. Халука хулан молон хонгороо монгороо гэж амар олон нэр бодоо явцгаахгүй. За, тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол ажлын газрын халуухан эгч. Аль эсвэл ажлын газрын халуухан ах гэж бас байж болно те. Тэгэхээр яг энэ сэдв дор ярилцнаа гэсэн үгэй. За бас ийм ажлын газрын ийм халуухан ахтай ч юм уу эгчтэй бол те эсвэл бүр өөрөө ийм халуухан эгч нь ах нь байсан бол бидэнтэй холбогдож түүхээ хуваалцаарай. Мэдээж таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй. Тэгэхээр санаа зовлтгүй. Айж эмэх зүйлгүй ярилцаарай. Харин бидний яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдох тул мэдээж боловсон үгийг те зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хичээгээрэй манайхаа. За мэдээж сонсогч таач гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхийг бидэнд явуулаад бас бид нэр ингээд уншуулж болох юм тийм ээ. Тэгэхээр хүсэх юм бол aruunbилэг@mjlradio.com дахиад aruunbилэг@mjlradio.com гэсэн хаягаар явуулахад л болчих юм байгаа шүү. За тэгээд манайхан ер нь манай унтлагын өрөөний сайхнууд маань одоогоор бол бүх зүйлээ мэддэг болсон шүү дээ. Байнгын олон үзэгчтэй болцсон, халигаагаа сонсдог, бас нэг юм тодорхой бүлгийн хүмүүст болсон. Бүгдэнд нь энэ сайхан үчи мэндийг хүргье. Та бүхэн маань хагсаан бүтэн санаа хэр өнгөрөө, хаанаас орж ирж байна, бүгдээрээ хаанаас үзэж байгаагаа бас бичээд ороод ирээрэй. За комент уншия. Шилэн төркөө орох хүсэлтэд илдээд л игч хүүхэн гүзчихсэн азтай л залэг байна да гинэ. Азтай л гэж хэлээ да тий. Тэр үедээ болохоор азтайгаа баг ойлгоогүй юм шүү. Одоо ингээ буцаагаад бодож суугаад тий одоо тэр чинь баг 10 жадлын дараа ингээ бодоод явж гинэ гэдэг чинь бас л халуухан л өнгөрчтэй бодол санаанаас нь гараагүй түүх байна. За тэгэхээр манай шууд эфирийн утаснууд маань нээлттэй байна. Хэрвээ та Монголоос холбогдохыг хүсвэл 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд нээлттэй байгаа шүү. За ер нь хүн болгонд нэг ажлын газрын нэг хаяа нэг заавал нэг орсон гарсан ажил болгон дээр крашлдаг юм гэхэд амьдрал нэг тийм хүн таардаг да тий. Гэхдээ заавал нэг явчихсан, үдчихсэн, харчихсан ч юм уу, унтчихсан, хөвтчихсэн байх албагүй шүү дээ. Ядаж нэг крашаддаг, дотроо боддог, хардаг энэ яасан дэжгүй залуу вэ? Энэ яасан дэжгүй ихчвэ ч юм уу тий. Энэ яасан дэжгүй бүсгүй гэж хардаг хүн байх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү бас нэг хардаг ихч ах нартай байл ороод ирж болно шүү.
би яг тэр компани тэр гэд нэрлэхгүй ч гэсэн ямар тач нэг юм ажлын газартай тэнд нэг юм хачин гоё юмхтэй байдаг штэ ч юм уу те хачин сайхан залуу байна гэл ярьж орж ирээд тэгээ бид нартай бас тэрийг хуваалцж болох юм магадгүй юмыг ажтгөө тэгээд холбогдож орж ирж байгаа сонсогч нар маань шипигээ хуваалцаад яаж найрах талаар хэлж болох юм. Би үүндээ жоохон тусдаа дэмтэй амьдрий та нэгний төлөө нийтнийгийн төлөө гэдэг шүү дээ. Тэгэхээр би үүнтэйгээ яг л ажлын байрны газрын халуухан ах эгч нарыгаа эсвэл бүсгүйчд залуучуудаа ярилцъя манайхаа. За эхний сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Байна. За үчи минь. Үчи минь. Сайхан амарч байна уу? Чи хэр өнгөрүүлж байна? Сайхан амарчноо гадуур ажилтаа. Шүн орой ажилтай. Үгүй өнөөдөр оройтод. За. За. Ажилтаа. За өөр тохиолдож байгаа ч юм уу тохиолдсон ажлын газрын халуухан залуу байсан уу? Эсвэл өөрөө халуухан эгч нь явсан уу? Надаас гэхдээ нэлээд 4-5 жилийн өмнө л доо. Гэхдээ надаас нэг залуу орж ирсэн маань ажилд. За, нэлээд хэдэн дүү гэсэн үгүй юу? Тийм, нэлээд хэдэн дүү. За. 8 орчим дүү байсан. Ивэл болж байна. Тэгээд яг тийм гоё битээ, тийм дайггүй, тийм царайлаг марайлгчтэй. Гэхдээ хүнтэй айгүй тийм зөв харьцдаг. Эмэгтэй хүнийг айгүй тийм хүнд харьцдаг. Хүн бас айгүй гоё юм байлаа. За. Тэгээд ямар гоё харьцаатай юм бэ гэд тийм байна гэд бас татагдаад байсан чинь тэр маань бас намайг крашчихсэн юм шиг. За. Манай ажиллаараа нөгөө юм евро нэг тийш явсан байхгүй юу? Ийм тамагцсаа. За ер нь ажиллаараа нэг тийшээ яваал эхэлдэг дээ. Тэгээс нөгөө зугаалганаас хайраа олно гэдэг шиг ер нь бол нэг автобусны зэрэг юм болсон. За. За 4-5 жилийн өмнө гэсэн штэ тий. За тэр газраа одоо тэгж уулзаад хэр удаан хугацаанд ийм харилцаатай байсан бэ? Дотн харилцаатай үздэй. Ер нь бол нэг 4-5 удаа байсан. За. Тэгээд би ажлын шаардлагаар ажиллаж солилцсон. Ажлаа сольсон? Тийш хуваарлагдаад явчихсан. Гэхгүй. Одоо хаяа нэг юм бичдэг. За. Тэр хоёулаа гэр бүлтэй. Тэр нь бол гоё дурсан. Бас тийм харамсгаар бол биш. За ер нь өөрөөс ингээд нилээд дүү залуутай. Одоо өөрөө чинь юунд жишээн дээр авч ярих гэдэг юм л та. За ингээд дотн харилцаанд орох тиймэрхүү холбоог тогтооход ер нь юунд бусдаас давуу талтай байсан. Дүүгээд нэг жоохон тийм домброо юм ярихгүй нөө. Үгүй. Ер нь жоохон юм дүү хүмүүс жоохон юм араматик нь илүү байд юм шиг санагдав. Санаачлагтай. Санаачлагтай. Ер нь бол нэг бүх юмыг санаачлагтай. Зөв. За. Тэгэхээр бас л хөгжилтэй сонирхолтой л байж дээ тийм ээ. Сонирхолтой. Ер нь бол ажлын газархан ихтэй гадарлаагүй үсттэй. Үгүй. Эсвэл. За тэгвэл ямар тач их сонирхолтой нэг хідэн сар ч юм өнгөрөөсөн юм шиг байна тийм ээ? Өнгөрөөсөн. Одоо тийм боломж дахиад гараад ирвэл яах вэ? Амьдрал татны хаяа нэг тийм десерт санагдчих Зөв. Тий. Десерт баг амттан гэж хэлээд юм шиг тий. Тийм баг амттан. За маш баярлалаа. За баярлалаа. Үчиг сайхан өнгөрөөгөө. За тийм ээ. Тэгэд яг нэг ажлынхан газрынхандаа мэддэхгүй явчвал зүгээр ч юм уу гэхгүй. Ер нь бол энэ тэнд ингээд хамт ажил хийж байгаа хүмүүс чинь магадгүй одоо тэр дотоод журам энэ төр юмнуудаар бас тусгацсан газрууд байх нь байдаг юм шиг байна тийм ээ. За ажлын газраас ямар нэгэн асуудалд орохгүй, ор хүнжлийн асуудалд орохгүй мархгүй гэсэн те. Яг тэгж бичгэн цаашаа. Гэхдээ ер нь бол нэг тийм шаардлага юм тийм альбан тоотууд байж магадгүй. Гэхдээ ер нь ажлын газарт ороод үнэхээр биеиндээ таалагдаад байвал тэгэл мэдхгүй юм да.
Тэгэхээр энэ талаар одоо сонсогч нар руу орж ирээ те. Надад нэг юм ариун түүх байна. Эсвэл манай найз ингэсэн штэ гэд ярьчих болно. Өөр дөрөө ярихад айгүй хэцүү байгаа бол нөгөө нэг хиний хин гэд өөрөөсөө төөрөгдүүлчихдэг байхгүй юу? Бүр ингээ холроо яжаа тавьчдаг. Ингээд сонсч ясан удаатаа гэд ярьчих юм бол хээч мэдэхгүй штэ хөрхий. Тэгэхээр яг тийм зүйлэл тохиолдно хүний ил амьдрал хэвчтэй тийм ээ. За, саяны эмэгтэй бол орж ирээд үнэхээр гоё ярьлаа. За манай энэнгээр унтлагын өрөө үзэж байгаа лайв үзэж байгаа сонсогч нартаа бүгдэнд нь өчийн мэндийг хүргье. За надад краш байгаа штэ гэсний би эрэгтэй хүний дотор хувцас урах дуртай штэ гинэ. Төгсөрцөн юм бэ те. Тэгээ тэр нь тэгээд ямар ч амар хэврэг юм бэ гэхгүй юу. За. Өөрөөр юу гэж вэ? За манай энд бороо асгараад сайхан байна уу? Ажлаа хингээ сонсож байна да гинэ. За. За дахин нэг сонсогч авъя. Холбогдсон байна. MJ радио. Байна уу? За, арийнхаа спикерийг радио унтраагаарай. Ороо минь. Ороо минь дээ. За. Хаанаас ярьж байна? Айгу цөөрэтад ах юм. За одоо гайгүй. За. За, ер нь л жоохон тасраад байна. За, ажлын газрын халуухан амраг байна уу? За, ер нь бол утсан нилээн тасарч шүү. Уучлаарай, буцаад холбогдох уу? Тэгэхгүй бол үнэхээр тасралтж байна. За, баяртай. За, заримдаа мэдхгүй одоо сүлжээнээсээ болдг юм уу? Эсвэл энэ тэнд нэг хол ойр одоо энэ тэндээс ярахад сүлжээний алдаа ч юм уу гараад идэх юм шиг байна, тийм ээ. Тасалдаад, эсвэл пажигнаад сонсогдоод байдгаа. Тэгэхээр яа харахгүй тасдгаас өөр аргагүй байдаг шүү. За, миний хувьд болохоор ч надад тэгэл гадаад дотоодгүй л энэ тэнд ажиллаж л байлаа. Худлаа яриад яах вэ? Хүн амт нүд хийж явлаа, крашлуулахаар нь крашлуулаад өгөөтөө аваатаа тэр явж исэн. Гэхдээ яг ажлын байран дээрээс яг дотны харилцаа үүсгэж гарчихсан тийм харилцаа ерөөсө тогтоож үзээгүй. Харин найзуудын дундаас ч юм уу те хүмүүсээс ингэ сонсох нэ. Энэ бол илбэг байдгаа. Гэхдээ тэр мэдэгдэхгүй гэдгээр шалтгаална. Тэгээд тэр харилцааны гол нь нэг өөртөө хэрвээ сингл бол бүр цаашаа ингээд өргөн дэлгэр яваад өр хөвгттэй болцсон хүмүүс байна. Аль эсвэл ажлын газрын одоо яг тэр болохгүй гэсэн зүйлийг ингээд шугамыг давсан учраас аль нэг нь халагдсан тохиолдол байна. Тэгэл хүний амьдрал чи өнгөтэй бараантай те. Тэгэхээр ямар байх нь вэ? За, манай сонсогчдын хувьд ялангуяа одоо асуултаа гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн хувьд наагур чинь харчгаар үзчихээр аятайхан залуучууд байна уу? Бүсгүйчүүд байна уу? Эсвэл та хэдийн л өөрсдөө мэддэг зөвхөн тий нэг хоорондоо нэг ингээд жиг гэж ярилцдаг, хоб баздаг яг тийм сэдв гаргасан хүмүүс байна уу ажлын байран дээр чи? Хүш нөгөө энэ хоёр ч хоорондоо явд юм билээ штэ гэдэг юм уу? Нөгөө болроос өхөө хоёр чинь яваад удаж байгаа юм байл штэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйлсийг бас яриад ороод ирэх юм бол бас хөвгчлөлтэй байх болов уу гэж бодож байна. За нэг сонсогч орж ирсэн чинь шууд тасарчлаа. За хэрвээ та Монголоос холбогдох юм бол холбогдохыг хүсэх юм бол 77 77 38 83 гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн дугаарууд маань нээлттэй байгаа шүү хонгороо. За захианы эзэн залуу маань болохоор яг тэр үедээ бас нэг өөрөөс нь бараг 10 насаар их ч хүнтэй явчихсан юм байна. Тэгэхээр эмэгтэйчүүд чинь ялангуяа бас эрэгтэй хүнийг уургалахдаа янз янзын эрчүүч нэг 13 мэгцэх гэх юм байхгүй. Үсрээл 3 мэгтэй гэхгүй. За тэгээд хувцаслалт байна, үнэр танар байна, дээрэс нь тэгэл найланхад чихэр яах юм байгаа нэ. Тэгэд ер нь хэр аргийн эмэгтэйчүүд өөртөө нааша гэхээр цаашаа гэдгүн биш үү? Би тэгж бодсон. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрсдөө дуртай байх юм бол за дийлэнх тохиолдол нь штэ. Миний хувийн бодол шүү. Буруучиж магадгүй, хүн бас санаа нийлэгчиж магадгүй, нийлэхгүй чиж магадгүй штэ. Тэгэхээр эмэгтэй өөрөө сета хаяад за хоёлаа ингэдэг юм бол илт үдэх юм бол баг үгүйгээд бие аваад гараад явах эрчүүд байна уу? Байх уу? За нэг сонсогч авъя. MJ радио. Байна уу? Байна. Байна. За үчи минь дээ. За бити ярилцж байгаа сэдв бол ажлын газрын халуухан амраг. Амрагтаа нөгөө сайн нөгөө краш байна уу? Краш байна уу? Байж болно тий.
Крашлж байгаа дамраг болчих юм билүү? Одоо тэр хүн өөрөө байгаамаа. За, крашлуулж байгаа нь уу? Одоо нэг airport ажилладаг байхгүй. За. Airport гэж одоо нисэх буудалд ажилладаг байлаа. Тэгээд тэнд бас баг бүхэл эмэгтэйчүүд крашлж болдог байлаа та. Өөрийг нь үү? Тийм. Ясаа айтаахан. Би тэгвэл асарлаг хүн юм. Яаж юм өөртөө бүр ийм амар итгэлгүй болчих юм шууд. За юутай би нэг түрүү торон тэрхөө урсан гэдсэн чинь нэг дурсан хэлбэрчлээ тэрийг ярьчихсан. За тэгээл та. Хүн амьтны торон тэрхөө ураад яваад байгаа юм уу? Би 15 тастад нэг ундааны үйлдвэртнийг ачигчгээд нэг тийм ажил хийдэг байхгүй. За. Тэгэхэд манай офс дээр нэг айгүй гоё ихч байдаг юм а. Тэр үед 30 баг 4-5 насны орчим ихчээсэн юм. За. За тэгээд би нэг орой нэг ажилласаа гараад хичээд үсэдгээд тэгээд нэг тойрог дуруулаа явуулсан юм а. Тэгсэн чинь нөгөө битээр офс дээр 2 насна үлдчихээн. Тэгээд яалтгүй яг төрөний тэр ихчийг нэг юм болоод байхгүй нөгөө хүүхдийн төсөөлөөр чи одоо наад хамжираад байгаа ухааны болчихгүй юу? За. Тэр ихч бүр тэркотой. Юу нь бол тэгээд юу нь бол яг дагсныг тийм гоё яраад туурсан юм. Харахад тэгээд яг та очоод жоохон нэг тийм нэг хүүхдийнхээ одоо ингээд хүрчихгүй юу? За. Хаана хүрсэн юм бэ? Хэлээрээ тодорхой хэлээрээ. За юу нь бол урах гэж. Урагшаа. Юу нь бол урах. Юу нь зүгээр л хүрчихгүй даа. За урах гэж. За. Тэгсэн чи яах вэ нөгөө хч ингэж хаснаа. Яаж на миний дөмний зөвөөс нөгөө жоох ингээд над нөгөө таалахгүй тангууд би нөгөө ахлыг буруу аваад жоох хөөртэй. Дахиад хүрсэн чи байх уу тасч чаддаг байхгүй юу? Хүдий. Уггүй яг тэр нөгөө тайргаа зурулж явж байгаа хүн гяс зуруулаад тэгээд гарсан. Тэр үед тэгээд жоох одоо тэр их сонсч ивэл уучлаарай гэж хэлгээд чичиг ихтэй ямар амар хаард юм бэ? Шууд зүгээр л шилэн тэркотун харангуудаа шууд урчиг л доошоо тэркорон зүтгэсэн юм уу? Зүгээр нэг хүрдэгтэй. Яг зүгээр урд гараад ингээд юм ингээд сонгож аваад эсвэл ингээд над руу ингээд төхөөд юу ингээд энэ нөгөө тайп зурах юм гэж байгаа мó гэж ингээд урдаар хаагууд ингээд зүгээр ингээд ажиллаад хийж явсан юм байна л та. Би тийм буруу ойлгохгүй. Одоо болохоор зүгээр хандыг буруу авцсан байсан байна. Уучлаарай хичээ гэж байгаа юм уу? Одоо баг энэ сонсоод бичээ өгсөө тэгээд сонссон бол уучлаарай гэж ямар гоо имэж юм байгааг зүгээр хүүхдийн дам байсан гэж. Өөрөө хэдтэй байсан? Би нэг 15 хүрчихсэн. 15 хүрчихсэн юм уу? 15 он тэгэхээр чи одоогоор ойлоод насыг чинь бодож олцгоё заяа олон нийтээр. Тэгэхээр одоо 26 хавцаа юм уу? За би ч одоо 28 одоо 29 за. За яах аргагүй одоо тэр ихчийн алгаддаг бол зөв байна. Ягаад гэвэл одоо яах аргагүй жоохон хөвгт вэ штэ тий 15 6 та гэдэг чинь. Минь нус мөн полимот гэж. Тиймэрхүү дурсан тийм ээ. Ихчиг бол зүгээр шоконд оруулаа гарсан шүү дээ. Өөрөө ч шокроод хүнийг ч шокруулад. Би зүгээр угаасаа анхнаа тайрхад уурах гэж орсон. Зөв. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За. Хүүхдүүд ийм айхтар хайлын хүүхдүүд гэдэг шиг. Зүгээр л ихч зүгээр л амар ханд хаяад байна да. Урдуу зүгээр бүхсээ хасаа зүгээр хайжгүй гэдэг чинь нөгөө их чинь нэрэж тас хэдлэн болгочиход. Чи юу игээд ам бич хөөе. Тэг бас тэрнээсээ бас нэг юу гэдэг лээ. Зориг мохгүй хоёр дахь бас яваад ингээд шүү дээ. За тэг нэгт яаж та ингээд хоёр дахь руу ингээд үдсэн чинь зүгээр алгадчих тийм да. Ямар ч сайн аа бол 15 6 та хүүхдийг алгаддаг байгаа шүү. Аз маз гис өдөр байна гэж байдгүй байгаа шүү. За дараагийн сонсогч аавъя. MJL радио холбогдсон байна. Байна уу? Холбогдсон байна. За, би холбогдсон байна. MJL. Арай мэндэ. За,
Ажлын газрын халуухан эгч эсвэл халуухан ах гэдэг сэдвээр явж байгаа. Тэгээ өөртөө нь бол халуухан эгч нь л байх байлгүй дээ, тийм ээ? Харин Жохон дурамчхан байна уу юу? Харин тийм. тэгэлжид нэг ажилладаг байсан байхгүй. За. Тэгэл амарлсан дээр яах. Алын хөл хийж ажилладаг байсан тэгэл. За жоохон тод ярина шүү заяа. Ингээд яг нойрмог яриад байгаа юм шиг сонсогдоод байна. Эний яриа. Тийм. За тэрэлч дээр амралтан дээр ажилладаг байхад тэнд халуухан эгчтэй ажилладаг байв уу? Нэг эгч байсан надаа. За. Одоо менежер юм уу да. Яг тэр үед л одоо миний нас ч одоо нэг 25 тэр хүмүүс нэг 30 эдтэй хүмүүс. За. Тэгээд нэг уулзаад яг гин санаанд ихлээд бид нөгөө орой ажил тарчаад зочтой амраачаад тэгээд санаа угаасаад байгаа. За. Тэгээд яг орой ихч бид жоох юм уу цоггүй. Тэгээд янз бүрийн яриад тэгээд би яах гэж нэг ордоор нагаарсан чинь манай намайг бариад авахгүй. Манай ч намайг бариад авахгүй юу гэсэн үү? Тий. За. Хаанаас нь бариад авах уу? Хаанаас нь бариад авах уу? Бүсний юун дээрээс бариад. За. Яасан гэж. Чимийн суудаг. Тэгээд суусан чинь. Тэгээд За, тэгээд ер нь бол тэгээ жам болсон юм уу? Тий. За. За, тэгээд тэр ихчтэйгээ хэр удаан хамтарч ажиллаад бас хамтдаа бас олон зүйлийг зохицуулж яв. Яасан. Одоо тэр чинь бараг жил гараа явсан уу да. Жил гарan. Бас судсан байна тийм ээ. Тэгээд сүүлд би найз нөхдөд хэлээд манай найз нөгөө юу гэж юм бэ гэдэг юм. Би бараг амьдрах гэсэн. Нөгөө манас канцсэн. Ер нь л халуухан байсан. За холбогдож өөрийнхөө түүхийг бас хуваалцсан маш их баярлалаа. За өчиг сайхан өнгөрөөрэй. За ингээд ер нь сонсоод исэн чинь ер нь нэг ажлын газрын халуухан эгчнэр болоос амар юм байна тий. Зүгээр л юу гэвэл нэг атгандаа авч идэм шүү. Санаачлахыг төрүүлж хөдөлж хүндлэл зүгээр эгчнэр энэ үрдэр суудаа. Барыг тэгж үгээд юм шүү. Али үрдэр суудаа мудаа энэ гээд эгчнэр өөрсдөө ингэж төрүүлж өддөм бэ штэ. Дүү залуусыг болохоор тийм ээ. Ах нар ари яадаг юм бол тэрийг бас сонсомоор байна. За дахин нэг сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Бай. За үчи минь дээ. Үчи хэр өнгөрөөж байна. За өөр тохиолдсон зүйл үү? Өөр тохиолдсон зүйл. За яри. Би ч юу би 20 дүнг цоор гард байсан мó да. За. Тэгээд нэг үйлчлэгийн байгаль ажилладаг байсан сүлжээд л хүрсэн. Тэгээд би өөрөө нэг юм салахгүй хөөхтэй юм аа. За яг насан дээр л явж штэ тий. Тийм. За. Тэгээд нэг таалагддаг хичээс зүгээр тоглоол ингээд аваачаад нэг 0-ын цаас аваачаад жижигхэн боор хэлж үзүүлэлт байгаа чихмэхрэн автгаад тоглоод ирсэн баг. 0-ын цасаа яасан? Ингээд жижигхэн боор хэлж зөөлрүүлж байгаа. За. Чихрэн мэхрэн ингээд хатгаад igen гутаад яахад ч юм тохой гэж бодсон тийм марсан. За. Тэгээд нэг санахгүй чинь чи бас хүн үдхээ мэдх юм а гэж хэлчихсэн. За. Ямар сони юм дээр үдтэй. Мэдхгүй би тэгээд тухайд өөртөө нэг эвгүй санагцсан юм одоо нэг эмэгтэй өний нэг юу хэлсэн болоо гэж бодож байгаа да. Тухайд би мэдхгүй бараг л нэг
хөдөөнөөс дөнгөж орж ирсэн хүүхдээс хэлж. Аха. Тэр их ч өөрийг чинь өдгөөд уучраа олохгүй байсан чинь нэг тийм харахаараа за бараг л энэ дэр нь тулгуурлаад гэсэн юм болоо. Туу. Ааха. За. Тэгээд тэрнээс хойш ер нь арайч тэр за чи миний нэрийг хүлээж байгаа аав арай хөргөж өгөө шүү. Хөлөж өгдөг. За бүр за. Тэгээд тэгж жаад нэг ажлынхан бас нэг оройтойд ганц нэг пи уугаад. Тэгээд би ч мэдгүй юм чинь уухгүй юм. За ихчиг хөргөж өгөр төхөлж өгөр. За ихчиг л хөргөж өгөх юм бодохгүй. Ихчвэл жоохон халамцоо. Тий. Ааха. Хэдэн насны юм бэ? Одоо нэг 30 гараад 35 настай байсан юм уу? Манай 35 36 гэх нэрээ амар юм тий. За. Тэгсэн чинь нэг гадар найзуудтайгаа бас өргөжлүүлээд. 2 3 эмэгтэй найзтайгаа олза би цуг дагаал явж байгаа. Хажууд нь угаасаа чи өргөж өгөө штэ мэдөө гэсэн юм чад тий. Хамт явахаас яах юм. Тийм даагаар хажууд нь дагаад. Ундаа угаал явж байгаа. Гэсэн чинь энэ танаа юу гэж манай хоороод юу гэсэн чинь нөгөө хоёр их чинь за тэгж яагаад нойтой болчихоо гэж аавчлаа. Йоо. Тэгээд чи шинэ нойтой болсон та одоо яа. Йоо хоороод байсан чинь нойтой болчихоо да бас айхтар хэлж штэ. Игчнэр л айл тийм зүгээр даалгавраа мэдчихэдэг тийм ээ. Тийм хөгжтэй санаанд орштой. За тэгээ нэг удаагийн л явдал юм уу? Тийм нэг удаагийн л явдал. Би нэг жаахан хөгжтэйсэн өөрт нь яа чаддаг л их мэдэгдээгүй ч юм уу. За нэг таашаал юм бүрэн өгч чадаагүй учраас дахиж чи намайг хүргэж өгөх юм мэдөө гэгүй штэ. Би нэг өөр юм мэдх юм шиг өөргөө оролдоод биш юм шиг байгаа. Чиг микро найж юм ийгээд. Йоо. Наач их сонио өдөөлтөн дээр боссон дотн харилцаа шүү. Тийм нэг өгдөлтэй юм санаад. Яана хин нэг ажил дээр хурж чих микро янз бүрийн нойлын цааш чихээд авах үү. Йоо. Аха. Инээдтэй юм байна. Нэрээ инээдтэй юм байна. Гэтэ хараа ихэнхдээ ихчнэр байна штэ. Тэр хоёр ихчийн хэлдэг бол амар байгаа. Угаасаа тэгэж хин ч хэлнэ. Хатаачи энэ манай хоороод байгаа маа гэсэн нэг за тэгж байгаа нойртой болчихоо гэдэг. Угаасаа би тэр ихчнэрийн чинь найз нь болоод хажууд нь сууж исэн ч би бүр хажууд нь хэлнэ. За тэгж байгаа шалбаг болчихвол та хоёр. Угаасаа ойлгомжтой байхгүй юу? За хуурай дүүн дагаа. Би одоо мэдхгүй тэгэл дагаа за үнээр ихчиг өргөж өгнө гэж бодож. Гэтэ манай нэг зарим нэг найз хүүхнүүд бас ингээл найз дээр явж л гів гэнтхэн авч явах гээд нэг бацаан ирцэн сууждаг байхгүй юу? Тэгээд хин гингүү чин манай хамаатны дүү гэж. За хуурай дүү гэж хэлдэггүй маа арайч. Хамаатны дүү гэж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр хуурай дүү гэж хэлж болдгүй мэн арай ер нь. Мэдэж яах. Яа. За наа чи үнэхээр сонирхолтой хөгжилтэй түүх байна. Гэтэ дахиж хинэгний чих рүү дахиж янз бүрийн юм чихийг үзтээ. Болохгүй шүү. Бороо сэтгэл төрүүлэх юм биш. Яг тэгнэ. За өчиг сайхан өнгөрөөрэй. Холбогдсон баярлалаа. За. Зүгээр нойлын цас таслаа л хүний чих рүү игээл яваад юм шүү. Азаа үзээ те. Энэ хүн намайг дагуулад гарчихгүй байх таа. Энд донд очиод найтан болчихгүй байх таа гэн. За жог шүү. За гэтээ ер нь бол айгу сонирн байдлаар өдөөсөн бэ штэ. Тэр их чинь ч гэсэн тэр өдөөлтөн дээр нь явж л байдаг тийм ээ. За. MJL радио холбогдсон байна. Байна сайн байна. За сайн байна. Өчимэндээ. За өөр тохиолдчихсан янз бүрийн сонин содон хачин жигтэй зүйл байна уу? Байна гинт сэдрээд. За саяны залуугийн сая ярьсныг сонсоод сэдэрчүү. Яав? Тэг ер нь яг дөрөвнээс сонслоо л да. За сонсъё. Олон жилийн өмнө тэг бага хаа. Өнгөц сургуулаад өгсчээл яг хот нэг байгууллагт орлоо. Байгууллагын маань дараг нэг анаа байлаа. Тэгэл
анхандаа ч нэг ихч дарга тэгэл явдаг байсан. За. Тэгээд нөгөөдөр одоо салхинд гацгаалаа. Аха. Тэгэл сайхан оройн ууж идэл тэгэл айтахан үчиг нэг гоё өнгөрөөгөл байжсэн. Нэг мэдсэн нэлээд согтч. Хин аль нь вэ? Би. За. Тэгэл нэг мэдэрсэн чинь л зүгээр нөө дарга анаа намайг чинь зүгээр ууж бай. Яаж вэ нэ? Ууж байлоо. За. Би чинь одоо шинжил болчих. За. Тасарсан ойгуур нь зүгээр л хов сундрын чинь тайлал намайг зүгээр байхгүй эзэмтсэн биш. Пүү алдаа. Ялтаа тэгэл одоо Хэдэн настай байсан юм бэ хоорондоо ер нь? их ч үе молторцоо. За. Өөр болохоор нас бие хүрсэн байсан юм байна. Би чинь дөнгөж сургуулаад өгсөн. Ааха, ямар тач 21 бол өнгөрцөн. Дөнгөж 20 л өрж. За, тэгээд ихч бол айл мэдэн зүгээр тасрааж байгаа зүйл шинжил ууц. Үе молторцсон. Тэгээд нөгөө тасраад хамгийн гол нөгөө нэг тэр чигээр унаад өгдөг. Аха. Алжигнаад яваад байдаг амтэн чинь нэг мэдсэн чинь анаатай дайлжганцсан явж. Нё. Явж тасарна гэдэг чинь тэр их чинь. Явж тасардаг хүн. Нөө данжаа гэж яхтаа яг мэдэрч байгаа чи. Йоо. Гоо тэгээ яа харахгүй яг одоо ядчил яг тийм зүйл болоод байхад сэрэх байлгүй дээ ч та. Тэгээд угаасаа яг тэгэл нөгөө гинт нөгөө ухаан орж эхэлж байгаа юм чи. Ааха, тэгэд ямар байдалд орсон? Яг тэр мэдрэмж нь ямар байсан? Тэгэл эхэндээ ч жоох эвгүй байсан. Тэгэл нэгэнт тэгэл дуусгасан штэ. Нэгэнт л орсон юм чи одоо нэрээ ор зүгээр дуусгая даа гэдэг. Тэгээд тэгэл босчаал зүгээр нэрээ босоохон халдал өөр газар матраар яваал тэгэл өглөө болгосон. За. Тэгэд ер нь тэрнээс хойш байгууллагынхаа дарга анаатай дахиж уулзсан уу уулзаагүй юу? Нэг хэсэг тэр анагийн шүл болсон штэ. Нэг хэсэг. Анаа чи тэтгээд байгаа юм чи. Тэтгээд байгаа юм чи айгуу цалин байлан янз янзын урамшуулал олгоод тийм ээ. Айгуу сайн олгож байгаа чи. Тэгээд өрөөсөө шууд орой чинь шууд явах ажилтаа шууд чи суух явчаараа гэл. Тэгэл байх. Машин тэргийн барайл эсвэл би хамгаалагчаар нь аваад явна. Тэг. Ааха. Йоо зүгээр амар хаялагтай анаатай байсан юм шүү те. Яаж зах дарга нь. Юмч зааж өгсөн тэгэл. Юм чидлүүлсэн. Одоо тэгэхээр ингээ ажлын байран дээр яг тийм харилцаатай ялангуяа даргатайгаа байна гэхээр одоо өөрөө тэндээ бол нэлээд пэдгэр байсан уу? Ажлынхандаа. Яа, тэгэл нэг автор хүмүүст мэддэхгүй шүү дээ тэгэл. Энд бас жоохон санаа зовж байгаа юм чи. Гэхдээ нэг хаяа нэг ажлын цаг маг барих дээр бол асуудалгүй үстэй. Тэр мэд бол асуудал байхгүй. Моцрох хол зүгээр аа. Тий. Тэгэл ажил дээр загчаа. Хоолндоо идсэн үү? Арай л өөр хоол идэл. Бас халамжтай. Тамхитараа чинь дууссан юм аа л гээл нөө ширээний нүдэнд чинь нэг блокоор тамхи хийгээд асраа тавьчихдаг. За ихч бол зүгээр өөрийнхөө шин шүлэнд амар амтанд нь орцсон юм шүү. Угаасаа амар болцсон ш. Тэгэл Ажаанаар бол угаасаа анаанар бол яг айхтар юм шиг үнтэй ингээд сонсоод тахаа. Анаанар бол айхтар. Айхтар. Бид нар чинь нэг яг иймэрхүү ажлын байрныг иймэрхүү зүйлийг ч юм уу эсвэл нэг эрэгтэй хүнээс авна гэж бодоод байсан чинь араар нь зүгээр ажаанаар зүгээр тэрнгөө дрифт өргөчээд гэнэс. Анаанар чи ер нь амар байдаг байлээ. Ааха. Гэхдээ тэр гоё зүйл гоё яасан уу гэдэг шиг. Эсвэл арай үгүй байсан уу? Яг тухайн үед нөгөө нэг байнгын яг нөгөө нэг тодорхой хэмжээний харилцагч байгаагүй болохоор хойд тэр харилцаа бол тэгэл өргөжлүүлээд яваад байсан байхгүй. Харилцагч байгаагүй болохоор гэдэг нь юу гэсэн үг лээ? Дотн харилцаанд ордог хүн. Надад өөрт нөгөө найз өсгөө те. Байнгын яг нөгөө нэг юм харилцагч байгаагүй болохоор. Тэгээд хойд бол тэгэл надад бол ничего гээл. Нэг хэсэг л гүйс. За тэгэл айл тал тэгэл айгүй ашигтай амжиргатай л шүү дээ тий. Тэгэл хүссэн зүйлсээрээ бартартчихж гин.
бартрын юг бол өстө тултал нэсэн байж таяр. Тэгээд нөгөө тэр үчи хамгийн гол нь одооных шиг бас ийм олон жилийн өмнө шүү дээ одоо. Тэгэхээр ч одоо бараг л 20 24-5 жилийн өмнө юм уу да. Тэгэхээр чин тэр үед одооных шиг энэ залуучуудын харилцааны одоо нэг ийм нээлттэй нээлттэй байгаагүй цагт тийм байна гэдэг чинь анаа бол гоё юм шүү дээ. Тийм үү те. Янз бүрийн тэгэл ийм дугаарч ингэж асуудал чинь амар тийм нээлттэй байгаагүй шүү дээ. Тийм үнэ. Тийм болохоор яг тухайн үед бол тэгэл энэ харилцаа тэгэл хинт нь яста хэрэгцээтэй л байсан ш. Бүр анхдагч гэдэг чинь нэг анхдагчдын үлийн нутаг булганы эмхтэй байсан юм шүү дээ. Үгүй тэгэл. Ахынтан жицээ өстэй би. Оо за. Тий. Ахынтан жицээ байсан гэл бодоход чинь яста. За дороо иш нэг 20 мартсан тийм ээ. За анаа бол нэг айгу гэдэг шиг. Нэг тийм шинжлэл явуулаа. За тэгээд дараа нь дурсаж бодоход л гоё юм да тий. Хин нэгний шинжлэл нь хийж явууллаа. Тэгээд сая гинт бодог. Анаад идлүүлдэг байлаа ахна гэд. Таныг бол идэлдэг байсан. За буруу ярьчихсан уучлаарай. Анаа тийм болохоор л угаасаа салдаг байсан баг. Тийм бах те пачгаар нь тамхи тарайг нь басахгүй. Залуу хүн байна да. Тийм штэ. За холбогдсон маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой түүх байна шүү. За үчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа таач гисэн. За. За сонсогчийн маань зүгээр л түүх болол алж штэ. Лааж штэ гэдэг шиг те. Тэгэхээр ажлын газрын анаанаар одоо ажиманар гэдэг хэлчихээр яг ажим яж хүмүүс нь ингээд бас ууралчих юм болов. Ажлын газрын анаанаар бол амар юм байна уу. За дахиад нэг сонсогч авч болохоор байна уу. За сүүлийн сонсогч аавъя. MJ радио холбогдсон байна. Байна. За үчи минь дээ. За хоёуланд нь цаг байхгүй шүү. Тодорхой товчхон ялс ярэ. За. Ажлынхаа одоо шинэхэн ажилд ороод. Тэгээд ажилд ороод удаан дээр гардаг байхгүй. За. Тэгээд чүн ороо болсон чинь дулаан сууж өгөөч гэж. За. Таарчээ нэгэд. Тэгээд нурууг нь хэлж байгаа яасан чи битэг хүргээд байна гэд. За. Тэгээд хэвлийг нь хэлж бол партнаа хэлсэн чинь чавтыг нь болно штэ гэдэг. Тэгээд надад нэмээ. Тэгээд тэгээд хайрцанд ороод юм зааж өгч. Саний юм зааж өгч ээжүүлээ гэж юм тий. За тэгвэл ихчийн бол зүгээр л хувийнх нь байран дээр нь тэгээд ажлын байранд очоод бас яа тэр очоод татан харилцаанд ордог байлоо. Байсан уу? Байлуу гэнэ. Би багажууд нь таараа зогсчихсан байх. Би одоо одоо хожиж юм байна тэгээд халуухан чэж гинжэж тийм ээ. За тэгвэл ажлын газрын их чихэн өврийн дулаацуулагч хийж ээжээ. Хувийн пар. Одоо зүрх хайцаад хаяа уулздаг гэж. Хаяа яадгаа? Хаяа уулзээ. За. Одоо таныг тэгдэж тий. Би бас тэгэж юу зүгтэн байдаг уу хаяа тэгж. За бодогдно. Шанстай л ихч байна да. За холбогдсон маш их баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дуусч байна. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За байна. Тэгээд ялангуяа манай Монгол шиг эрс тэс гэдэг үлээ те. Улиралтай, хүүтэн цагтаа хүүтэн өвөл мөвлийн улирал бол хэн нэгний бас нэг өврийг дулаацуулмаар дулаацуулчихж байгаарэ. За энэ хүрээд манай өнөөдрийн даваа гарагийн бас сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөс түүхүүдийн маань үдэш өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол ажлын газрын халуухан эгч. Уул нь ахыг ярих юм болов гэсэн чи бүгдээрээ эгчээрээ дуусчлаа. Тэгэхээр ажлын газрын халуухан эгч гэдэг сэдвээр явлаа. Маш айхтар янзын халуухан эгчнэр хаасаагүй байгаа бололтой. За тэгэхээр энэ хүрээд манай өнөөдрийн
бүх одоо 16 та бүхэндээ өдрийн турш хүргэдэг 16 шууд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халиукан маргааш та бүхэнтэйгээ үдшийн хөтөлбөрүүдээрээ дахиж уулзах болно. Тэгээ тэр бол манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэр бол баяртай манайхан.